Шинэ эртний шинэ хүн подкастын маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Өнөөдөр бид Цэрэн Мегмар ахтайгаа ахыхаа тууллын талаар ярилцсанаа. Манай Цэрэн Мегмар ах маань манай хөтөлбөр 8 гэдэг онлайн ангийн маань төгсөөд одоо удааг байгаа. За сайн байна хаа? Сайн байна уу? Сонсож байгаа хүмүүстээ подкаст сонсож байгаа үеийн мэнд хүргье. За Цэрэн Мегмар ах маань гадаад ажиллаж амьдарч байгаад ирсэн гэд хэлжсэн тийм ээ. Тэг өөрийнхөө тэр амьдралынхаа түүхээс бидэд туулцаач. За би одоо 96 онд Монгол Улсын их сургууль төгсөөд тэгээд ажил амьдралынхаа гарааг Улаанбаатар хэвсний үйлдвэрээс эхэлж ирсэн юм аа. Тэгээд тэрнээс хойш төрийн албач хийлээ, хувийн бизнес хийлээ, гадаад орнд амьдарч үзлээ. Тэгээд хувийн бизнес хийж бүтлгүүтлээ. Төрийн байгууллагт одоо тодорхой албан тушаалж харж явлаа. Тэгээд одоо энэ өнөөдрийн эргээд амьдралаа харахад бол их л олон зүйлийг туулсан мэт санагдж байна л да. Тэгээд одоо би энэ сүнсний амьдрал далд ертөнц рүү хэзээ яаж орсон бэ гэж бодхолоор одоо 17 18 оноос л эхэлсэн одоо өвчтэй л эхэлсэн санагдаж байгаа юм л да. Тухайн үед одоо нэг хувийн одоо би нэг баруун дөрвөн замд нэг 4 давхар объект бариад тэгээ яах вэ тэрийг нөгөө өндөр зээлмэлээр л босгож байгаа байхгүй. Тэгээд тэндээ өөрөө бүх юм хийх гэж үзэл тэгээ сүйдээ хүн хөвчөрөхгүй тэгэл туршлага дутаал сүйдээ одоо тэгэл нөгөөдгөө зарж үрэл тэгэл санхүүгийн их мөнгөний асуудалд ороод тэгэл тэрнээсээ болж сэтгэл санаа эд материал одоо тэгэл хар гэрийн асуудал янз бүрийн юмд л орооцолж байгаа юм л да. Тэгээ тэндээс л эхлээл одоо тэгэл амьдралын бэрхшээл зовлон гарч ирэхээр л хүн ч одоо ингээл нэг өөрийгөө хайж эхэлт юм байл л дээ. Тэгэл гандан хий дээр яваал ном уншил сүүлдээ одоо тэгэл нэг бурхны шашны сургалт юмнуудад суугаал тэгэл эхэлж ирсэн санагдаж байна. Тэгээд одоо угаас бурхны шашин чи монголчуудын нэг үндсэн одоо сүүлийн 300-400 жил одоо монголчуудын амьдралд нэвтж ингээд ирсэн. Тэгээд тэрийг одоо тэгэл баг үндэсний шашин мэтэр ойлгож л ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэр үндсэн дээрээс одоо тэгэл бурхан ном өгөөл гандан хий дээр ном уншуулаад сүүлдээ өөрөө судлах юу руугаа орж яваал тэгэл эхэлсэн санагдаж байна. За Цэрэн Мегмар ах маань эхлээд гаднаас ирэхэд хайж үзсэн юм те гандан хий гэдэг. Харин сүүлдээ дотроосоо бас нэг хэлээд байгаа зүйлээ ухаарах гад бас бясалгал те өөр бусад зүйлүүд төр ингээд орж ирсэн. Тэгээ яг хүн ингэдэг юм байл л дээ. Өөрөө нэг одоо амьдралын янз бүрийн юмд унж босоод хямраад ирэхээр л тэгэл нэг сэтгэл тайвшруулах юу вэ гэдэг юм аа хайж эхэлт юм байл. Тэгэл одоо бясалгалын сургалт мургалт хайгаал тэгэл яваал эхэлсэн байна. Тэгээ яг бясалгал хийгээд эхлэхээр нөгөө хүн тайвшраад бас нэг дотгошоогоо өнгийгээд бас юу вэ одоо би ч одоо яах гэж хүн болж төрсөн мөлий ямар утга учиртай энд одоо хүн болчоод яваад байгаа юм гэдэг юм аа л одоо тэгэл хайгаал эхэлт юм байна.
Тэгэл одоо тэрийг хайж явсаар гал одоо энд хүрээд ирсэн. Хамгийн сүүлд одоо энэ бодлын эзэн подкаст сонсол үнэхээр одоо энэ миний сүнсэнд энэ үнэхээр ойрхон тусч үнэхээр таалагдсан гэдэг юм уу, одоо дотгошоо орно гэдэг юм уу, тийм л мэдрэмж өгөөл тэгэл энэ сургалтанд орж ирсэн байгаа. За тэгээд тэрнээс өмнө бол одоо тэгээд бясалгалаар явлаа. Хүм буюу бид номын тэр бүлгэм илж үзлээ. Сүүлдээ бүр бөөч болдгийн билүү гэж бас явж ясан үе байгаа. Тэгэл тэр болгон бол тэгэл замаасаа л ингээл нэг тууштай ард нь гарч яваагүй тэгэл замаасаа эргээд яваад байсан л байгаа байхгүй. Эцээч одоо энд л ирж эндээс л одоо гол юм олж авах хэрэгтэй байсан юм байна. Юу таныг одоо тэр нөгөө би бөөч болъё доо гэдэг тийм бодол төрөхөд хүргэсэн бол тэр таны тэр уналт уу бас нэг өөрчлөлт юм байна уу? Гэхдээ тэгээд юу яасан одоо энэ нэг ингээд бясалгал хийгээл тэгээд одоо шашин ном суртал үзэл те шашны гэхдээ нөгөө харанхуй монхогаар биш. Гүн ухаан цаад утга учирыг олоход судлахаар бас тэр дотор чинь жинхэнэ одоо нөгөө шашны гүн ухаан дотор чинь амьдралын гол юм явж байгаа шүү дээ. Тэрийг ухаарах гээд бас явахдаа энэ хүний мөн чанар юу юм бэ? Тэ хүн гэдэг амьтан чи одоо ямар утга учиртай юм бэ гэдгийг бас тодорхой хэмжээнд бас тэр чинь мэдж ойлгож байгаа байхгүй юу? Тэгээ сүүлдээ одоо за би чи үнэхээр одоо Монгол хүн бол Монгол өв уламжлал өвөг дээдс тийм ээ. Ёс заншил гэдэг юм чи үнэхээр Монгол хүний зүрхт итгэл дотор нь байдгийн байна. Тэрийгэ сэрэх систем байна. Тэрийгэ судалж одоо тэрийгэ өөрөө судалж энэ дотроос сэрэж өөрөө тэргээрээ одоо амьдрч үр хөвгтдээ тэр ёс заншил ахуй амьдралаа заа сургаж хүмүүжүүлэх систем байна гэдэг имийг бас өөрөө ухаарад тэрний хойноос өөрчлөлтсөн гэсэн үг. Тэр дундаа тэгж явахдаа энэ монголчуудын ахуй амьдралд энэ үндсэн энэ шүтлэг одоо юу бөө мөргөл юм байна, тэнгэр үдэл юм байна гэдгийг ойлгоод тэгээ энэ бөө мөргөлийг ерөнхийдөө сүүлийн одоо үндсэндээ 3 жилийн юуны 2 жилд нь би бас нэг тэр тал руу судалсан. Тэгээ зөвлөсөн гэсэн үг. Тэгэл бөө болчмоор одоо тэгэл нөгөө хүн амьтан дээр очиод үзүүлэхээр одоо тий тамга тэмдэгтэй юм байна. Та энийг одоо өөрөө хүсэх юм бол авч болно гэсэн юм сонсоод тэгэл тухайн үед шууд зөргөлж шийдэж тэрийг авахгүй жил гарan ингээл эргэлзээд яваал янз бүрийн сонсоод явж байгаа л за ингээд хоёрын хооронд одоо тий нэгэн сонсцсон юм чинь надад тийм байдаг бол тэрийг хүлээж авъя. Тий тэр дотроос сэрэх юм байдаг бол тэрийг сэрэж хүлээж авъя гэдэг шийдвэр гараад тэгээ тэр зүг рүү явж хагаад тэгээд замаасаа буцсан. Та яг бүү болохгүй ингээд замаасаа буцчих. Тий. Тэнд бол бас янз бүрийн шалтгаанууд байгаа. Зөв. Нэгдүгээрт одоо тэр чинь нөгөө маш их юутай бөө болно гэдэг чинь бас тийм амар ажил биш. Тий. Янз бүрийн одоо хувц хуйг босгоно дахиад юу үйлдэн тий тодорхой хэмжээний мөнгө санхүү хэрэгтэй. Тэгэхээр би чи нөгөө нэг дампуурсан үн чи явах гэдэг. Тэр болгоныг бас нөгөө гаргаж хийж чадахгүй санхуудаа ашиглаад дээр нь нөгөө ар гэрийн юу вэ те зөвшөөрөхгүй хаалт юунууд байна. Тэгэхээр шалтгаанууд зөндөл байгаа байхгүй. Тэгэл цааргалал хойшлол байсан. Гэхдээ тэр нь бол би одоо бодоод байна энэ дээдсүүд л угаасаа ингэж явуулахгүй хүлээлгээд суулгаал байсан ба. Тэгээд за тийшээ яваад юм авах гэж явснаа болоод эргээд
Одоо тэрнээс хойш жил гарсан болж байна л да. Тэгээд тэр хооронд бол одоо ингээд такс суулгачихж байгаа байхгүй. Тэгээд ингээд сууж явах хугацаанд бол ерөөсөө л байнгын л одоо нөгөө далд ертөнцийн тий энэ сүнсний холбогдолтой ийм юмнууд ингээд янз бүрийн подкастууд сонсоол. Тэгэл ерөөсөө энэ дотор юм чи ерөөсөө зүгээр суулгахгүй л байгаа байхгүй. Тэгэл янз бүрийн юм сонсоод л ингээд байдаг энэ чинь нэг одоо үндсэндээ нэг сар гарan 2 сарын өмнөөс гинтлийн бодлын эзэн гэдэг подкаст утсан дотор ороод ирж байгаа байхгүй. Тэгээ эхэндээ нэг анзаарахгүй олон юм сонсдог үн чинь олон юм сонсохгүй л да яг тодорхой хэмжээний юмнуудтай. Нөгөө сонсдог юмнууд маань ингээл шүүгдээл тий жихэнд наалтахгүй ингээл хаягдаал тэгэл яг ингээл эрэхтэй юм бол үн чинь сонсон шүү дээ тий. Арай нөгөө юу ядгуурт сүнсэтгэл ойр тусч байгаа юмнууд аваад ингээд сонсоод саяхын хаяал ингээд явж исэн. Тэгээ бодлын эзэн подкаст ороод ирсэн чинь үнэхээр л одоо тусч байгаа байхгүй. Тэр бол нөгөө подкаст сугуудаас ингээд шигшгтэд үлдсэн ба шүү дээ. Тийм одоо нөгөө 2 3 4 жил сонсож байгаа юм чи бас нэг тодорхой хэмжээний нөгөө юутай болцсон байгаач цензуртэй болцсон байгаа шүү дээ тий. Тэгээд л тэр цензурыг даваад ингээд надаа орж ирж байна гэдэг чинь тэгэл зүрх сэтгэл хөдлөж байна гэдэг чинь тэгэл миний очих хэвээр явах хэвээр юу байна гэдэг тийм сэтгэл төрөл тэгэл орж ирсэн. Тэгэл ерөөсөө би одоо нөгөө энэ сургалтын төлбөрийг бүтэн ямар ч чадвар байхгүй. Одоо үндсэндээ яг та би нэг сүүлийн жил хагас одоо ингээд ажилгүй орлогогүй сууж байгаа байхгүй юу? Тэгээ эхнэрийнхээ гарыг хараа сууж байгаа. Их хүн шүү дээ. Би тэгээд нөгөө тэрэндээ бас их мэмзэглэдэг. Тэгэл яг нөгөө надад чинь тогтмол орлого байхгүй. Тэгэл нөгөө эхнэрийн юугаар ингээд болж байгаа. Хадгаламжаар талингаар нь нэгэ болж байгаа. Тэгээ нөгөө өөр мөнгө болохгүй байгаа хүн чи бас эмзэг шүү дээ, тийм ээ. Тэгэл энэ сургалт руу сурмаар байдаг. Гэтэл яг одоо бэлэн өгчих ингээд сая төгрөг байхгүй. Тэгээ би та ямар ч байсан болох л байлгүй гэж бодоод за сурыг гэдэг энэ сургалтанд л ямар ч байсан сурж юу байна гэдэг шийдвэр гаргаад тэгээд хосоо багштай би ярьсан байдаг. Тэгээ хосоо багштай ярингууд би тэгсэн. Та нар үнэхээр одоо холбож өгч чадах уу гэж хамгийн анх асууад ихээр жоохон тийм ширүү мөнхтэй ярьсан байдгийг тэгээд үнэхээр холбож өгч чадах уу одоо ингээд онлайнаар ингээд сургалт явуулна гэж байна. Би болохоор нэг ингээд бичээр очиж сурмаар байна. Тэгээд тодорхой хэмжээний тэр бичт сургалт байна уу гэсэн чинь асаа гэж. Та ерөнхийдөө л онлайнаар явна да гэж хэлэхээр нүүдээс нь би тэгж асуусан байхгүй. Тэг үнэхээр онлайнаар явахаар одоо энэ зайнаас ингээд түүнийг холбоод ингээ юмын сэргэж өгч чадах уу гэж асууж байгаа юм тэр. Тэгээд дараагийн асуулт болохоор би ингээд нэг төлбөрийнхээ урьдчилгыг хийгээд ингээд орж болох гэж байгаа. Асуудалгүй та зүгээр ингээд юу ачгаа. Гэт би тэгээд ингээд сургалтанд орж ирээд суугаад тэгээд явцын дунд одоо нөгөө төлбөрийн мөнгө тэгэл ингээд цугаал болж л байгаа байхгүй. Тэгэхээр юм бол ер нь зүгээр болох юм болдог юм байна л гэж би одоо өнөөдөр ингээд ойлгох сууч. За тэгээд Цэрэн Мигмарах маань сургалтаа дуусгаад манай өргөөнд бас өргөжлүүлэн өргөөний үйл ажиллагаанд оролцохоор болж байгаа тийм ээ. Тий. Тань тэгээд сургалтаас ойлгож авсан тэгээд таны хүсэж ирсэн тэр дээдстэйг холбогдох юм танд яаж мэдгдсэн бэ? Тэр бол одоо үнэхээр одоо бодитоор ингээд биелээ олж байна. Би сургалт эхлэхийн өмнө за сургалт эхэлсэн байсан махаа нэг 2 дахь төлөв сургалт чинь 1 дахь эхэллээ 5 дахь эхэллээ. Тэгээд би нэг 1 дахь төлөв 2 дахь төлөвөнд бүр өөрөө биеэрээ гүйж ирсэн байхгүй юу? Яагаад ч би наашаал ирмэр санагдаад. Тэгээд өргөөний хаягийг юугаар чатнаас хаягаа бичээд өгөөч гэсэн хаягаа тавьчихсан. Тэгэл
яваад ирсэн ганцаараа. Тэгсэн чи харин инхцээ өгш, осоо өгш, гамбаа өгш гурав ингээд тэнд сууж байгаа юм. Тэгэл ороод ирсэн чинь хин хосоо өгш. За та яаж юм? Гэл би зүгээр л энд нөгөө хүмүүс бас цуглаж байгаа бол яаж байгаа бол. Гэл зүгээр ороод ирлээ гэсэн чи харин дээдс бууж орж ирэл. За өмнө нааш суугал. Тэгэл шууд үйл эхлэл. Тэгэл надад чинь одоо би юугаач мэдгүй ш. Ороод суугаад за төлөв аав гээл төлөв аавал ингэсэн чинь за 3 дээдс буух гэж байна. Гэл надыг одоо яаж хөдөлж яаж дээдсээ буулгахыг хэлж өгөөл. Тэгэл тэрний дагуу би ингээл хөдлөл. За 3 дээдс ингээл цугаал орж ирсэн. Тухайн үед би дээдс орж ирж байгаа чи мэдж байгаа юм байхгүй. Гэтэ ямар ч байсан заасан хөдөлгөөнийг маш сайн хийгээл тэгэл яасан чинь өстө ийм үлтэй ийм өндөр үйл хийхээр дээдс бууж ирж байна. Талархалтай хүлээж аваарай гэл ингэсэн тэгэл ингээл огшол явчихсан. Тэгэл дээдсээ болгож аваад тэгэл гарсан шүү дээ. Тэгсэн чи одоо учиргүй юм гэж байхгүй. Ингээд л өнөөдөр ийм учиртай болол ирсэн байна гэдэг юм ингээд хэлэл тэрэнд үнэхээр юу яасан. Итгэл үнэхээр төрсөн тэгэл. За энд л үйл хийх стал болол энд явж байгаа юм байна гэдэг л юм толгойд орж ирсэн тэгэл. Сонсогчтой хэлэхэд цэрэг мэгмар ах юм дээдсүүд буугаад одоо сүүлүүд аюу итгэвтэй үйлүүдээ хийж байгаа тий бүрэн мэдэрч байгаа. Тэг яг одоо бүрэн мэдэрч байгаа гэж болоог л байна л да. Яг ерөнхийдөө яг дээдсүүдийнхээ нөгөө шахааг бол маш сайн мэдэрч байгаа. Тэгээд буулгаж суулгах юугаа бол үйлдэл юм хийж байгаа. Гол нь яг нөгөө мэдрэмж нэг сайн сэргээгүй байгаа юм шиг байна. Ерөнхийдөө дээдсүүдийнхээ хэл чимээг сайн хүлээж авахгүй байгаа. Тэ? Бодлоор нь ерөөдөө орж иж байгаа. Тэгээ бодлоор бол ерөнхийдөө ухаарлууд бол орж ирээд явж байгаа. Ингээл амьдрал дунд өдөр тутмын ингээ нэг хэвийн амьдрал дунд л янз бүрийн ингээл орж ирэл. Тэ? Тэгэл хичээлүүдээ сонсоол төлөв аваад ингээл яваал. Ер нь бол одоо ингээд сургалтанд орж ирсэн анхны тэр байдлаас бол маш их дэвшил ялгаа гарсан. Тий. Гонхоор сайхан болж байгаа. Тэрэндээ бол үнэхээр сэтгэл дүүрэн үнэхээр ихтэй байж байгаа. Тэгээд одоо аль болохоор үүлэнд оролцоод явах нь зөв юм байна. Тэгээд ч миний нөгөө бас нэг үйл өргөний юун дотор бас гол чиг шугам нь болж байгаа. Ер нь тэр өргөний одоо энэ багш нарын үйл дотор бол миний бас оролцоо байгаа юм байна гэдгийг бас нэг мэдэрсэн ч юм мэдрээд тэгээд нэг аль болохоор таарч жилээ гаргаад үлэнд оролцоо явъя гэж бодоод ирж байгаа. Тэгээ үлэнд оролцох тусмал ер нь өөрөө ингээд маш хурдтай ахи твших юм байна. Тэг үлэнд оролцож байна гэдэг чинь өөрийгөө маш сайн сэрэж гин дээр нь цэвэрлэгээ маш их хийгдэж байна. Тэгээ өөртөө итгэл их сэргэж байна. Тэгээд ерөөсөө тэр өвгдөгөө сонсохгүй байх, чадахгүй байх, мэдээллийг хүлээж авахгүй байна гэж одоо юу яах шаардлагагүй юм байна. Ерөөсөө тийш дээ та ч одоо удаагүй байна. Удаагүй байна. Тий удаагүй. Туулал баг байна. Тэгээд одоо тэр та гол нь мэдэрч юм л да. Таныг нөгөө дээдс нь бууж байгаад би бас ажил нь харсан. Айгуу сайн хөдөлгөөд бүр ингээд би энэ бүр ингээд ягаад тань айгуу сайн мэдрэгч явах шиг байсан. Тий. Тэгээд энэ нөгөө мөнх тэнгэр дээдсийн заавар юугаар ингээд юу харч тэр бол бас л ондоо мэдрэмж өгд юм билээ. Тэглэхөө ганцаараа ингээд сууснаас тэр чи энэ багш нарын донд суугаад ингээд юу юм гэдэг бол үнэхээр ондоо. Тэнгэр дээдс чинь бид нар яг бид нар дотор байгаа бүх
тэр сүүдэр алдаа бүх юм энэ одоо тэндээс энэ хүнд юу ухааруулах уу гэдгээ тэндээс авчирч байгаа энэ ингээ ирж бууж хагаад аюу хормын дотор хурдхан үйлдэлээр ингээ хийж байгаа болохоор тэгээд тэнд чинь гүнзгий мэдчихэж байгаа лөө. маш их үйл явагдаж байна. Энд дээрээс өдөр болгон л их сонин юунууд явагддсан байна үү. Тэр чинь алдаж болохгүй боломж гэж байдаг бол тэр л байгаа байхгүй. Цаг наргүй шүн 3-4 болтол одоо ингээ үйл явж лээдэг тий. За энэ сургалтанд ороод танд энэ дээдсээс өөрөөр одоо ухаарлууд гэвэл ямар ухаарлал ирсэн бэ? Одоо сургалтын бусад багш нарын одоо хичээлүүдээс. Тий, ухаарлууд бол нэлээд харж иж. Одоо ерөөсөө нэг юу яд юм бэ? Хүн өөрийгөө маш их ажиглалттай болж байна. Тий. Одоо гений болохоор номыг уншаад одоо өөрийнхөө тэр сүүдэр тал алдаа дутагдал тэр гацаа төгжөө юу байдгийг те. Буруу муу зуршлуудаа нэгдүгээрт айгүй бас тэр ажиллаж ухаарж авд юм байна. Тэгээд яг ухаарлал нь тийм их биш ч гэсэн ер нь л бол тэгэл юмудаа олж хард юм байна. Тий. Тэгээд одоо өөрийгөө их ажиллаж байна. Өөрийнхөө тэр дутагдaltaй талуудаа энэ засахыг хичээж байна. Тэгэхээр энэ чи угаасаа нэг хүнийг ерөөсөө ингэж яг өөрөөр нь дотроос нь тий яг өөрийг нь өөрөөр нь ингэж сэрээж засаж байгаа байхгүй. Энэ манай энэ одоо энэ орж ирсэн сургалт энэ багш нарын энэ хичээл заавар бол үнэхээр байхгүй хаач байхгүй юу байгаа байхгүй. Тэгэхээр би энэ ерөөсөө энд орж ирсэн энэ одоо юу гэдгийг зам мөр одоо энэ хувь заяагаа бол үнэхээр одоо таашааж үнэхээр талархаж байна. Тий. Үнэхээр зөв зам дээр орж ирсэн байна. Зөв зам руу олж ирсэн байна. Тэгээ миний нэг холограф юу штэ гений файл аа. Тийм холограф файл дээр миний ажлын амьдралын ажил дээр 33.6 байгаа байхгүй. Тэгэхээр угаасаа нэг урд насандаа бол бас энэ чиглэлээр нэлээд олон тоололтой тий олон төрөлтөө энийг ингэж хийж дадлажуулж ирсэн байгаа байхгүй. Тэгэл одоо нэг урд хийжсэн юм умартчаад ороод ирсэн. Одоо тэрийгэ сэргээнгүүт маш хурдан сэрэл. Одоо би 10.6 одоо нэг цэгийн ардталтын тоо 6 гэдэг чинь би эцсийн шатан дээр явж байна. Тийм таач гэж ойлгоод байгаа шүү дээ. Тийм багшлах одоо бүр чадвартай болчиход байна. За багшлахаач одоогоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ бол яг би бол урд наснда ийм дадал хөвшил нэлээд цуглуулсан юм байна. Тэ? Тэрийг л хийж яваа хүн байна. Хүний бие нөгөө гэж төлхөрүүдээр бодоход бол тэр чинь 6 гэдэг чинь одоо миллиметр өрдөгсөн шүү дээ. Миллиметр өрдөхөр чинь оройн дээр байгаа тий. Миллиметр бусдад ингээд үлгэрж тэрийг өдөртөж заах чиглүүлэх бүрэн чадамжтай гэсэн үг л тий. За тэгээд яг болох юм болох цагтаа л болох байх л гэж бодоод явж байгаа. Ямар ч байсан өнөөдөр одоо юу ойлгож байна вэ гэхээр одоо нэгэнт зөв замаа олсон эндээс ухарж буцах ямар ч юу байхгүй. Миний хийх ёстой л энэ миний сүнсний те миний урд төрлүүдийн хийж явсан үйл одоо би энэ насан дээр би тэр үйлийг гүйцэх ёстой юм байна. Миний хийх ёстой ажил байна. Тэгэхээр би энэс ерөөсөө энийг хийхгүй бол миний энэ зүрх сэтгэл эзэж амар амгалан гэжгүй байна гэдгээ би ойлгосон. Тэгэл би энийгээ хийгээл одоо энэ нас энэ үний амьдралыг дуусгахад бол би одоо эцэст нь гарахыг л хичээх. Ястай байна гэдгээл одоо ойлгоод ингээд гол хэлсэн байж байгаа юм тийм. Үн чанараа ойлгосон ба шүү. Би цэрнэднүүдийнхийг ер нь Монголоо гэсэн цэрмэг мархайг Монголоо гэсэн сэтгэлтэй айгүй тийм ориглон дотор хүсэл байдаг гэж боддог. Та одоо энэ подкастын төгсгөлд монголчуудад хандаж нэг сайхан өөрийнхөө энэ сургалтуудаас туулуудаас олж авсан бүх
зүйл одоо нэгтгэхэд нэг урайлаад юм уу хэлэх зүйл гэвэл юу хэлэхээр байна? Монголчуудыг би угаасаа л монголчууд их тэнгэр заяатай. Үнэхээр одоо сүнс нь цэрхэд маш амархан тийм тэнгэрийн өгөгдөлтэй хүмүүс гэдгийг бол би тэгж ойлгодог. Тэгэхээр монголчууд сэрэхэд бол маш амархан. Яг одоо нэг сүүлийн удаагүй энэ монголчууд ч одоо нэг үндсэндээ нэг 100 гаруй жил л ингээд гадны үнд мухарчаад за цаашлаад одоо нэг бөөмөрөглөө устгуулсан гэх юм бол 300 жил тийм манжийн гадны нөлөөгөөр ингээд бүх юм алдаад сүүлдээ одоо ингээд орсуудын нөлөөнд сүүлдээ одоо ингээд 90 оноос хойш барууны гэж одоо яригдаад байгаа Америк англичуудын буруу үжилд ингээд толгоогоо угаалгачаад бүх юм мартчихад явж байгаа хүмүүс шүү дээ тийм. Тэгтэл одоо энэ сүнс энэ дотоод энэ зүрх сэтгэлд нь бол одоо тэр монголчуудын хэдэн мянган жилээрээ туулж ирсэн туулал тэр генд нь байгаа шүү дээ. Тий. Цуснд нь байгаа гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр монголчууд бол одоо сэрж өөрийгөө таньж ойлгох бол маш амархан. Тэгэхээр одоо яаж өөрийгөө олж авах уу, яаж сэрэх вэ гэдэг нэг аргаа л олохгүй байгаад байгаа. Яг сэрж байгаа нэг нь яг зөв зам олохгүй тэгэл төөрж бодлаа л тэгэл нөгөө сэрээд ирэхээр нөгөө яг өөрийгөө олоогүй өөрийнхөө ингээд өөрөө дотроор сэрээгүй гаднаас нөлөөтэй сэрчгээр нөгөө тухайн хүн өөрөө засагтаагүй учраас гадны нөлөөнд автаад хийрэхэд ирэхээр буруу явцдаг тийм талууд бас ажиглаад байдгийг. Одоо энэ дээр бас тэрийг ойлгож шээ. Энээс урд бол би бас л ингээл дээшээ тэнгэр хараад дээрээс юм гуугаал ингээл суугаад байсан шүү дээ. Тий. Гэтэл энэ сургалтанд орж ирээд энэ багш нартайгаа уулзраад бол ерөөсөө хүн чинь өөр дотор нь бүх юм байд юм байна. Өг дээцгээл дээшээ хараад тэнгэр хараад ингээд орой од мчид ингээл ширтэл тэндээс юм гуугаад байсан бол тэр бүх юм чинь дотор чинь байд юм байна. Дээцгээд байгаа чинь чи өөрөө ингээд сууж байгаа юм байна гэдгээ ойлгосон байхгүй юу? Тэгээ тэр маш хамгийн гол ухаарл байлаа. Тэгэхээр монголчууд маань ерөөсөө өөрийгөө чамлж болохгүй. Хүн болгон онцгой тийм үү? Хүн болгон онцгой, хүн болгон өөрийн гэсэн чадвар чадамжтай, онцгой өгөгдөлтэй. Бүгдээрээ ерөөсөө энэ орчлон хорвоод өөрийн гэсэн тэр чадвараараа тэр үйлээ хийх гэж ирсэн гэдгийг л ухаарах хэрэгтэй юм байна. Тэгээ монголчууд бүгдээрээ сэрцгээе. За их баярлалаа танд.